Тоолгын дүнг хэрхэн оруулах вэ? Барааны менежмент хэсгийн толлого зэс рүү орж тоолгын дүн оруулахыг сонгоно. Тоолгын дугаарыг сонгож өгнө. Тооллого хийж дуусны дараа тооллогын дүн оруулах хуудсыг нээснээр мобайлаар тоолсон дүн энд харагдана. Тухайн салбар дээр тоолох тоо байна. Хэрэв цаасаар тооллого хийсэн бол гараас тоолсон тоог оруулж өгөх боломжтой. Эсвэл Excel форматаар бөглөөд Excel форматаас тоолгоо оруулах боломжтой. Тоолох тооноос хэдэн тоологдсон гэдэг нь харагдана. Зөрүү буюу дутсан болон илүүдсэн гэдэг нь гарч ирнэ. Нийт зөрүү өртгөх нь дутсан болон илүүдсэн өртгийг тооцоолж гаргана. Хэрэв барааны тооллого буруу эсвэл тоолгод орохгүй бараа оруулсан тохиолдолд мөрийн төлбөөс тухайн мөрийг хүчингүй болгох боломжтой. Хэрвээ мобайлаар тоолсон бол тоо хөдөлгөөс сэргийлж тоолгоо оруулсан төлөвтэй болгоно. Ингэснээр мобайлаас тоо илгээх боломжгүй болно. Хадгалах товчийг дарснаар тооллого амжилттай хадгалагдана.